Enfos олонсын сайт яг одоо нэгэн сонирхолтой газар ирсэн байна. За энэ хаана хөлөө минь. Энэ бол Монгол жангум. За тэгээд манай Enfos олонсын сайтаас одоо энэ яг зуны эд аялал зугаалгын үйлрэл эхэлсэнтэй холбогдуулаад яг гоё эрүүл агаарт гараа тэ хаанаас гоё юм амттай эрүүл гоё хоолыг идэж болох уу гэд нэлээд судалсан. Тэгээд манай Минжигийн одоо олсон газар байгаа. За Минжи танилцуулнаа. За бид нар одоо Улаанбаатар хотоос гараад Гачууртын эцэс хүртэл яваад Гачууртын эцэс салаад 10 км яг чигээрээ яваад тэгээд яг зам дагуу Монгол жангум гэсэн ингээд бичгтээ жангум их жахаа ингээ хоолны газар ирсэн байна. Монгол жангум ихчиг бол ерөөсө Facebook групп дээр ялангуяа Facebook хэрэглэгчтэй л анддгүй юм байлээ. Маш гоё амттай тэгээ гол нь Монгол ийм уламжлалт өөрийн ийм онцгой жороор хоол хийдэг гэдгээр маш их алдартай юм байлаа. Одоо тэгээ бүгдээрээ хамтдаа жангум ихчтэйгээр танилццгаая. Явцгаая. За сайн жангумч. Манайх Enfos гэх залуучуудын сайтаас таныг одоо Улаанбаатар хотоос зорж ирлээ. За сайн байцгаана уу? Сайн явж ирөө гэж. Сайн явж ирлээ. За үзэгчтэйгээ мэдэлчлээ. Тий. За тэгээд сайтынхаа нийт үзэгчдэд Монголынхаа ирээдүйн басан цоглог залуучуудаа энэ сайхан амралтын өдрийн мэнд хүргье. За тэгээд бид нар энэ газар одоо зорин байж ирлээ. Тэгээд таны амттай гоё хоолоодыг Facebook группүүдээс маш их харж байсан. Тэгээд амсаж үзхийг тэгээд энэ газар ирэхийг маш их хүсэж байсан. Тэгээд за жишээ нь одоо энэ хөрөгчөнд тэгэхэд жангумч юу байна вэ? Дэлгүүрээ танилцуулъя. За энэ Монгол жангум Экомарт гэдэг жижигхэн хүнсний мухлаг их чинь нээж ажиллаж байна. Тэгээд гол зорилго нь болохоор нөгөө юу тархины саажилтаа хүүхдүүд тэгээд ер нь одоо их нялхсан ээж хүүхдийн дэлгүүр. Тэгээ манай дэлгүүрийн бусад дэлгүүрээс ялагдах онцлог нь арх согтууруулах ундаагаар ерөөсөө үйлчлэхгүй. Тийм юм хэрэгэлсэн үнд бас үйлчлэхгүй. Тэгэл бүх юмыг дандаа эко цэвэр байлгана. Тэгээд манай дэлгүүрийнхаа хүнсний лангуунуудаар зөвхөн одоо жангумын гарын брэндүүд л зарагдана. Талах гэхэд л одоо дороожгүй химээлний гал дээрээс нь талах тий. Тэгэл одоо борцог гээл тэгэхэд нөө сарлын өрөмтөө чихртэй сүүгээр зураа шар тосон чансан борцог. За одоо энд сарлын одоо өрөм хайлж гаргасан жангумын гарын цэвэр шар тос байна. Энэ одоо манай нийслэлчүүдийн авдаг номер 1 бүтээгдэхүүн байгаа. Одоо энэ 7 хоногт нэг 20-30-аадхан ширхгийг л гаргаж байна да. Энэ яг тэгэхээр сарлын нөөшсөн өрөм бас айгу ховор байна, үнэтэй байна тий. Энэ юу вэ жангумч? За энэ болохоор нөгөө адууны умас гита гэж ярьдаг. Тэгээд маш одоо илчлэгтэй брэнд нөгөө кальц төмөр магний хэмжээгээр агуулсан хамгийн мундаг эко бол. Тэгээд ерөөсөө ингээ янз бүрийн хачир мачир ногоо могоо төмөс гурил тийм янз бүрийн юм дагуулдаг ингээл бүх хоолоо яг эко чигээр нь л ингээ. Энэ арууд За энэ арууд биш ээ. Энэ сарлгийн өрмөр хайлсан мехэрийн тос. Мехэр гэдэг маань ийм одоо говьд хангаан бүсэд ургадаг нэг юм ургамал байдаг. Тэгээд нөгөө огт нь айгүй түүж иддэг. Тэгээд мехэрийн гурил гэдэг чинь өөрөө ерөөсө тэр чигээрээ байгалийн 100% кальц, Д витамин. Витамин 5000 гэж байгаа шүү. Энэ бүр олдодгүй. Тэгээд хүүхдийн гиз мэдсгүүлэхэд айгүй сан. Тэгээд энийг маш гоё хийгээд ингээд бас хөдөлмөр гаргаад тий ингээд хэвлээд нөх хүн ингээд хараад бас нэг идэх аппетит сэтгэлийн хөрөхийн тулд ингээдээс одоо шууд ингээд хайлмаг ч юм уу мехэр ч юм уу хийж өгөө идэхээр та нар бол идэхгүй байхгүй юу. Тэгээ та нарын идэх дур хүслийг төрүүлэхийн тулд бас ингээд юм гоё тий. Тэгээд одоо сар шинээр юм уу хүүхдийн усны найраа хийж байгаа эмээ өвгийнхаа найр хийж байгаа л энэгээр шууд ингээд дугуулаад тавгаацчих штэ. Ер нь танахыг зорж ирж одоо өөрчлүүлж байгаа өөрчлөлөгчд хэр байна? Өдөрт юу ачаад л хэр их байдаг гэж жангумч. Тий. За тэгээд манай Монгол жангум групп чи албан ёсны 23 мянган гишүүтэй дагаж 58 мянга болсон ба. Тэгээд би өдөрт чатаач уншиж чаддаг. Өглөө босоод ирэхээр надад хамгийн багадаа 4500 дээдлэн 7-8 мянган чат ирсэн байдаг. Тэрийг бүгдийг нь ухаад суугаад ингээ эргүүлээ суух юм бол одоо миний тэр өдрийн бүр бүх ажил ингээ дуусаа. Утас ингэж майжих надаа ямар ч цаа байхгүй. Тэгэл яг уу ёстой нэг азтай ховорхон тохиолдолд надтай холбогдсон нэг 100 хүн л азтай да өдөрт. Би нэг 100 хүнд л үйлчилдэг. Тэрнээс илүү олж чадахгүй тий. Үнэхээр яг бид нарыг ирээд харахад ч гэсэн яг зорж ирж байгаа өөрчлөлтчид маш их харагдсан тий. Ингээ машины цувал тасрахгүй байсан. Тэгээд тэнд ингээ манай захиалагч нарын нэр уцтайгаа ингээ бичигдсэн байдаг. Захиалсан юмнууд нь тэгээд за энэ төрцөн ялхбилтэй ээж байна. 9408 T3 энэ 200 мянган төгрөгийн дархлаа дэмжих жангумын гарын багц захиалсан байна. Одоо ирж яваа аавна. Тэгээд ингээ бүх захиалгануудаа өдөрт ингээ бичээд тавьчихдаг. Тэгээд энэ дагуугаа олгоод. Тэгээ гостролонд ингээд барьждаг нөгөө нэг юунд
гал дээр аргалын цогон дээр мэг аргадаж болгодог талхтай. Энэ дороожны талх биш ээ. Энэ юуных химээл одоо гар хөрөнгөний талх байхгүй. Тэг хүний эрүүл мэндэд айгүй хэрэгтэй. За үнэхээр манай Жангумэгчийн экомарталс лангуун дөв дүүрэн олон төрлийн эко бүтээгдэхүүнүүд бол байд юм байна. Тэгээд хамгийн угаасаа гол онцлог юмнууд нөх юм бол мэдээж Жангумэгч өөрийн жороор хийсэн. Энэ ямар бол вэ? За энэ ингээд өхрийн годон байна. Ингээд өхрийн годонг нөгөө сүүлийн одоо өвчиж аваад нядлагаан дээрээс маш олон өхрийн сүүл цуглуулж ирээд өвчиж аваад ингээд годонгийн уулын зэрлэг сонгонтой досонд нь шарж өөрийнх нь досонд шарж болгосон ийм эко бүтээгдэхүүн ямар маш гоё амттай. Бас маш гоё нэртэй байна. Гоё нэртэй чинь. За Жангумын хамгийн алдартай энэ гадаа дэлгүүрийн минь гадаа том лого нь байж байгаа Сарлагхан брэнд гэж байна. За энэ жилдээ баг давхарцсан тоогоор маш олон хүүхдүүд захиалж иддэг юм. За энэ. Энэ юу вэ? За энийг Жангум Улаанбаатар шилжиж ирэхээс өмнө Баян онгорын шаргуул жазад 25 жил тархины сажилтаа хүүхдүүдтэй ажилласан. Тэгээд хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд өдөрт хэлнийхээ үзүүрийг 50 удаа хамардаа буюу 90-д хүргэж юм дасгал хийдэг байхгүй юу. Тэгээд тэрийгэ хийж өгөхгүй уурлаад ахаар нь одоо ийм жижигхэн савнд сарлагын 100% арц зүгийн бал анс нэр чацраг нь теорктож хийж хөлдөөгд энийг 7 гэд өгсөн чинь ингээд нөгөө тэгээ одоо нэг энийг 7-оход 75-аас 87-оод дуустдаг байхгүй юу. Тэгээ нөгөө дасгалаа бол чөлөөтэй хийчихэж байгаа үстэй. Тэгээ одоо энэ хүүхд маань энэ бүтээгдэхүүн маань болохоор тэр хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийнх биш одоо монголчуудын брэнд асан. Энд зүгээр хүүхдүүд ч гэсэн тий одоо хүмүүс иргэд ч гэсэн айгу дуртай энэ брэнд басан. Тэгээ энэ бол өдөрт одоо энэ жижигхэн энэ Сарлагхан брэнд гэсэн заримгийг Жангум дүүрдэг нэг 35-аас 40 удаа хийдэг. Тэгэл өдөртөө дуусна. Тэгэл арц олдвол дахиад энэ олдохгүй бол өнжих хооронд нөгөө ингээд захиалагч нарын бүр ингээд зовоорчдаг. Сарлагхан аав манай хүүхэд нэхэд штэ гээл хөөхөө. Наачлээ жоохон завгүйх шиг тийм байна. Энэ уусаа нэлээд хачаалтай байд юм байна. Хүмүүсийн хөлийн цуваа бол ерөөсөө тасрахгүй байна. За тэгээд хүмүүс бүр энэ зорж ирж юм те. Бяцхан Хөөргийн бас манай Жангумч нөгөө нэг хүмүүнлэгийн ажил агүй хийдэг болохоор ирсэн хүүхдүүдэд бүгдэнд нь ингээд жижигэн хөөргөн гэрийн гарын бэлэг өгөө тэгээд явуулж байна хараа. За баярлалаа. Дахиад ирээ. Баяртай. Сайн дээрээ. Бид Жангумэгчийн экомартаар зочлох зуур нэгэн сонирхолтой зүйлийг олж харсан юм. Булан бүр төлгөөтэй байх тэр хөөрхөн шар шувуунуудын талаар Жангумэгчээс асуулаа. Би мэдээж нөгөө монгол хүн тэгээд өөрөө хөвсгөл нутгийн хүн болохоор бас онгод тэнгэр одоо шүтдэг гэхүү дээ. Тэгээд манайх ч ер нь шар шуу онгодтой удмын айл. Тэгээд шар шуу бол ер нь айлд ерөөсөө муу мухай юм оруулдаггүй. Хүүхдэд өвчин зовлон хил ам хүргдэг. Шар шуу байгаа газар тэр айлд ерөөсөө муу мухай юм орохгүй. Хүүхд нь өвддөггүй тийм домтой. Тийм аа. Тэгээд шар шууг маш ихээр манай энэ группийн найзууд айгүйх шар шуу авсарч өгдөг шүү дээ. Энэ хараа энэ мөнгө цуглуулдаг юм. Шар шуу. Тэгээд энэ одоо өчигдөрхөн налахаас группийн найз маань авчирч гэсэн өөрөө хийсэн аяг гэсэн. Шар шуу энэ хөргөчний юу? Наалт юм байна тий. Ингээ. За энийг тарган нөхөр болохоор Жангумын уран бүтээл байгаа. Хамгийн том юм биш үү тий. Амар таргаа ядж зах тий. Шар шуунуудын багийн ахлагч юм байна. За тэгээ энэ болохоор манай группийн найз Суудан чимэг гэдэг манай Монгол Жангум группийн эсхийн урлал хийдэг гэр бүлээрээ нэг айл байдаг. Суудан чимэг. Тэр Суудан маань болохоор нөгөө манайхыг их хүүхдийн дэлгүүр гэдэг утгаар нь ээж хүү шар шуу хийж бэлгээсэн. Тэгээ энэ бол манай дэлгүүрийн шүтээ. Түрүүн бид нэрийг орж ирэхэд бас нөгөө үүдэнд чихэрний тавг нь бас шар шуу байсан. Тийм. Тэгээд би түрүү анзаарч байлаа. Ямар олон шар шуунууд вэ? Үнэхээр яхаарахгүй нөгөө Жангумч өөрийнх нь хийдэг хүмүүнлэгийн үйлстэй холбоотойгоор энэ дэлгүүр бол их хүүхдийн дэлгүүр гэж бас нэрлэдэг юм байлээ. Тэгээд яг
одоо Улаанбаатар хотоос энэ тий. Түүний чихрийн тав. Тийм. Энийг бас дөнгөж өчигдөр ирсэн группийн найз маань ингээд бэлгэлээ явсан байгаа. Тэгээд нөгөө нэг жоохон хүүхэд манай группийн 6 настай гишүүн Сарлакхан дээрээ 6 настай хүүхэд араа нөө жангуу бичиж ийм. Яасан өөр юм бэ? Ийм хөөрхөн шар шуун. Энэ одоо манай хамгийн бяцхан группийн гишүүн жангуу мэгчтэй зориулж зурсан юм юу бүтээл байгаа. Тэгээд Ямар авъя. ямар гоё. Энэ халбаг орсон шар шуу байгаа даа сте бүр тий. Жангуу мэгчд зориулсан гэ. За. Тийм ээ. Тэгвэл шар шууны манай цуглуулга шар шууны гэр бүл маань улам өнөр өтгөн болсоор байгаа юм байна. За ингээд одоо тоодохгүй бүгдээрээ жангуу мэгчийн хоолны нууц жор болоо 7 олонгоо сонирхолтой ярилцлагуудаар эргэж уулзъя. Энэ пост цэгмэн залуусын сайт. За одоо бүгдээрээ жангуу мэгчийн гайхалтай үндэсний үйлдвэрлэл явуулдаг гэртээ бүтээгдэхүүн газруудтай сонирхцгаая. Go. Бид цааш аяллаа үргэлжлүүлж жангуу мэгчийн асартай танилцахаар явлаа. Зорж ирсэн үйлчлүүлэгчтэй ая тухтай байлгах гэж жангуу мэгч маань их л хичээж байгаа харагдана. Монгол жангум группийн одоо налахын цэргийн оюутлын үйлдвэрт насаараа ажилласан Цэцэгмаа Баасамжаа өгч юм уран бүтээлүүд байна да. Ингээд одоо жангумтай сүүлийн 10 жил хамтарч ажиллаж байгаа. Манай энэ бүх гэрүүдийн бүрээс энэ одоо өвөрмөц улаан бүрээс тэгэл энэ нөгөө юу энэ асар масрыг бүгдийг ноёж өгдөг Цэцэгмаа Баасамжаа гэдэг ч байдаг. Айгу мундаг. Наадан болж байгаа юм шиг санагдчихлаа. Манай энэ ирсэн. Асарлуу наа. За ингээд за ингээд манай жангум группийн гишүүд маань ирэхээр одоо энд ингээл тав тухтаа сууж агаад хоол молоо иддэг эрүүл агаарт тий. Тэгээ заавал тэгэл одоо нөгөө угаасаа л ингээ хөдөөнөөс ирэл хөдөөнөө л амьдарч байгаа өөрөө ч гэртээ амьдарч байгаа болохоор одоо нэг амар том дэм ресторан нийтээ бол тийм том барилга байгууламж байхгүй. Тэгэл яг өөр өөрсдийнхээ нөгөө нэг байгаа хүн нэг ингээ нэг байгаадаа сэтгэл хангалттай амьдрах айгуу сайхан байдаг тий. За энд бас ингээд манай группийн найз эс аутлет дэлгүүрийн ерөнхий захирал цагаан цааж ах маань одоо маш олон үерт орсон гутлнууд бэлгэлсэн байгаа. Тэгээд жангуум нь сая өнөө нэг 6 сарын 1-нд 900 хүүхдийг ээж аавтай гутлаар хангасан байгаа. Тэгээд саяхан би бас очиод дахиад гутлын зорсон. Тэгээд одоо энд өнөө нэг бүх гутал 5000 гэдэг нэг дэлгүүрээд нь штэ. Одоо яг тэр шиг нэг тиймэрхүү бүх гутал 20 морч гэдэг юм. Энэ одоо яагаад тэгэхээр дандаа 100,000-аас дээш төгрөгийн үнэтэй гутлууд байгаа болохоор тэгээд ийм гутал яаж байгаа. Энийхээ олсон мөнгөөр 5 ширхэг ийм шовгор бариад дотор нь 10 ор тавиад тэгээ ээж хүүхдүүд аавна гэсэн мөрөөдөлтэй. Тэгээд шовгор барих талбайгаа ийм гоё зассан байна. Ингээд тийшээ тэр. За эндээ одоо тэгэл тий. Тэгээ жангуу мэгч нөгөө нэг өглөө болгон алтан наранда хөвсгөлийнхаа халтар арваа сүү өргөн орой унтахтаа 7 борхоо орондоо үдгэд. Тэгсэн чинь одоо ингээд манай хашаагаар дүүрээ халтар арваа ургацсан. Ингээд нараа. Одоо энэ халтар арваа шиг таар ингээд гоё байгааз. Ийш ингээд битүү халтар арваа. Ингээ урагчсан ингээ байж байна. За одоо ингээд энэ нөгөө жангуумын ажил амьдардаг. Одоо эндээ өөртөө юу яа амарна. Тэгээд бас нэг юмаа хийн. Юм гэдэг. Уг нь одоо энэ гэрийг бас нөгөө нэг нийтийн хоолны зориулалтаар нөгөө хоолны заал маягаар тохижуулъя гэж бодсон чинь энэ нөгөө вирусаас болоод бид нар ажиллаж чадахгүй ингээд байж байна. За энэ мэдээж ингээд нөгөө энэ дээр түүхүүд ах шиг байна тий. Энэ одоо жангуумын гарын бүх хоолнууд байна. Сүүлийн 25 жил жангуумын хийсэн юу хүмүүнлэгийн ажлууд байна. За энэ үнэ цагаан эдэн энэ махан олно байхгүй юу? Ингээл ийм цагаан. За тэгээд жангуум нь энд ирэхийнхээ өмнө 25 жил Баян хонгорын шаргалжууд тасганд ажиллаж амьдарч байгаад ирсэн. За тэнд ажилгүй одоо гэрийн өвчтөе саажилтаа хүүхдтэй одоо чирж очисон залуу хүн ээжээс эхлээд одоо шаргалжууд тасганы засаглаар хүртэл хөдөлмөрлсөн байгаа. Тэгээд талигаа чуугийнхаа гэгээн дурсгал зориулж өнгөрсөн 25 жилийн хугацаанд Баян хонгорын шаргалжууд аршин суурьд ирж хэмжлүүлсэн тархины саажилт буюу ДЦП өвчтөе нийт 2700 хүүхдийг одоо тэрэгэн зэртэй болгосон 32 ээжэд гэр барьж өгсөн саажилтаа хүүхдтэй ээжүүдэд гэр барьж өгсөн байгаа. Тэгээд Монгол улсын нөгөө засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхдийн төлөө алтан медаль хүмүүнлэгийн салбарын алтан соём гэдэг ийм шагналуудыг бол хүрчээсэн. Тэгээд жил болгоно л халуун сэтгэл гэдэг аюу өрнүүлдэг байгаа. Тэгээд одоо энэ сая өвөл 12 сард ирснээс хойш нийт 17 хүүхдэд тэрэгэнцэр засч өглөө. Маах гэр бүлэрээ нөгөө групп хуудас фэйсбүүкээр айлуудад хэрэглэхдэггүй ашиглахдаггүй байгаа хуучин тэрэгэнцрүүдийг цуглуулж цааш нь одоо ингээд юм бүрээс мөрөөсийн шинчлээд ингээд
янзлаад хүүхдүүдэд бэлгэлдэг. Тэгээд Жангумэгч одоо яхааргүй нэгэн тэрснээр таны одоо хоолны нууц жаруудаас гадна хүмүүнлэгийн үйлсийг тань асуухгүй бол болохгүй байх л та. Тэрүүгээр хүмүүс бас маш их мэддэг. Тэгэхээр яагаад энэ хүмүүнлэгийн үйлсийг ер нь анх эхлэх болсон юм бэ? Тэ хүмүүнлэгийн үйлс хийхэд бас мэдээж сайн сайхны хажуугаар бас хүндрэл бэрхшээлтэй юмнууд зөндөөл тулгарч ирсэн баг. Тэр тухайд бас хуваалцвал. За тэгээд би ч одоо уг нь бас нэг ингээл өөрийнхөө эзэмшсэн мэрэгчлэрээ ажиллаж амьдраа явсан бол магадгүй өдөрт одоо та нарынхаа дургу хүргэсэн нэг алт тухсан геолог хайгуулын инженер л одоо хүн байх байлаа шүү дээ. Тэгээд одоо олон жилийн өмнө одоо 1982 онд анхны хүүхдийн маань их баригч маань хилэлэх гэж хагаад одоо 4.5 кг одоо цаа ирүүл гарсан хүүгийн маань төрөх өрөөний чулуун шалан дээр нойтон хүүхэд одоо гар дээрээс нугалгаа унтсан байгаа. Тэгээ хүү маань тарих нугасны одоо маш хүнд бэртэл аваад тэгээд одоо тархины нугасны саажил буюу ДЦП өвчнөр одоо маш хүнд бэртэл авсан. Тэгээд одоо төрснийхаа дараа тэр жоохон улаан нэлцэр амтан нуруу нугасны одоо мэдрэлийн тасагт 6 удаа хаалгаанд орсон боловч хаалгаа болгох нь амжилттай болчихсон. Зөвхөрсөндөө тэгээд хожим нь одоо энэ Баянгарын шаргалжуудад тийм нуруу нугасны маш сайн аршин байдаг гэж дуулаад хүүгээ аваад би тийшээ зорж исэн. Тэгээд хүүд маань ер нь юу ч тусалаагүй хүүгээ алдсан. Тэгээд яг анхны хүүхдээ бол мэдээж хинч хизээж мартахгүй. Өдөө хүртэл миний сэтгэл зүрхэнд миний хүүгийн гар хагалгаанд орж ирчээд ээжихээ 7 ор хурнаас сөөлхөн зөөлхөө атгахжсэн тэр дурсамжийг би хизээж мартдаггүй. Тэгээд өнгөрсөн 25 жилийн хугацаанд би Монгол ээж хүний хийдэг ажил хөдөлмөр бүгдийг хийсэн их хүний одоо үзэж туулах ёстой сайн муу амьдралын баяр баясгал жаргал зовлон бүгдийн л одоо амссан ээжтэй. Тэгээд өөрийнхөө олсон мөнгө бүхнийг одоо надад ирсэн хүмүүсээс ирж байгаа хайр халамж бүхнийг би тархины саачлалтаа хүүхдүүдэд зориулахыг л хүсдэг. Тэгээд би Монгол улсын иргэн ээл нэг ээж хүн. Тэгээд Монгол нь би одоо сайхан залуу занд настай байхаас Монгол улсад нэг тархины саачлалтаа хүүхдийн нэг ээж бүрэн тоног төхөөрөмжтэй нэг ийм бүрстэй ээж бүрэн тийм гоё совлил эмчилгээ асрамжийн газар байгуулчих гэж зорьсон. Монгол улсын төр засагт би 15 удаа хүсэлтээ тавьчихсан. Тэгээд миний хүсэл нэг ч удаа юу яагагүй дэмжигдэж байгаагүй. Тэгэхдээ миний хийж байгаа хүмүүнлэгийн ажлыг дэмждэг Монголын мянган сайхан бизнесмэнүүд арт түмэн миний найз нөхөд оюутан цагийн 10 жилийн ангийн сайхан найзууд байдаг. Тэгээд тэднийхээ буйнд өнгөрсөн 25 жил би давхарцсан тоогоор 2700 орчим тархины саачлалтаа хүүхдийг хуучин ч гэсэн одоо тэрэгцэр гэр бүлийнхаа хүрээнд зарц сэлбэж бэлгэлсэн 32 ээжид би өрх толгоосын ээжид би 4 антаа гэр барьж өгсөн. Тэгээд одоо сүүлийн 5 жил Улаанбаатарт одоо улаан чулуун цагаан давны хогийн цэг дээр ээжтэйгээ хог түгээ явж байгаа хүүхдүүдэд тусалж байна да. Тэгээд жил болгон шинэ жилээр цагаан сараар очиж бэлийг дулаа хувцас хүргэж өгдөг. Тэгэл ер нь ингээл нэг гудамжинд явж байгаа л нэг тэрэгцэртэй хүүхдээ түрээд явж байгаа ээж хүнийг харахаар ингээл өөрөө ирэхгүй ингээл нүдэнд тархинд 7 жилийн өмнө өвчтөө хүүхдээ үүрж дүүрэл одоо хүн таньж мэдэхгүй газар эмчнэрийн аргыг аргалах гал хүүгээ нэг яаж нэг хөл дээр нь босгоод эрүүл сарвал болгох ч гэдэг л арга барагдчихсэн тэр хүнд мөчүүд дандаа миний одоо зүрхэнд ингээд өөрөө ирэхгүй орж ир цохилдог. Тэгэл одоо ухамсарт амьдралынхаа жоохон 22 настай охин байхаас одоо өдөө 50 гартлаа ухамсарт бүх амьдралаа тархины саачлалтаа хүүхдүүдэд тэдний ээжүүдэд өөрийнхөө хэр чадлаар зориулсан. Тэгээд одоо Жангун бол Монгол улсын 21 аймгийн хаанч очсон шаргалжуудад хүүхдтэйгээ иржсэн тархины саачлалтаа хүүхдтэй ээжүүд өндөр ээжээгээ л одоо намайг хүлээгээд авдаг. Ямар сайхан юм бэ? Тэгээд таны энэ гаргасан сэтгэл болгон энэ буян болгонч нөө будаа шиг эргэж ирнэ гэдэг шиг. Үнэхээр та энэ насныхаа хамгийн том буянг одоо хийж аваа шүү. Тэгээд үнэхээр их бахархаж байна. Тэгээд одоо бүгдээрээс аяллаа маршрутаа үргэлжлүүлье. За баярлалаа. Та энэ зурагныхаа тухай тайлбарлаж бас Монгол улсын соёлын тэргүүний ажилд одон чимэг гэдгийгсэн байна. Тий. За би Дархан хотын 10 жилийн 2 дугаар сургуульд байхдаа одоо онц сурдаг. Тэгээд хүүхдийн дуу бүжгийн улаан бүжгийн чуулгын одоо анхны бас төгсөгчтэй
хүүхдийн нэг. Тэгээд баг хүүхэд байгаасаа л дуулдаг, бүжиглдэг авьяастай байсан. Тэгээд энэ авьяас маань одоо хүртэл бас ингээл үргэлжилсээр л яваа. Тэгээд өнгөрсөн 25 жил Баян хонгорын шаргалжууд аршин сувилд ажиллаж амьдрахдаа одоо тэнд одноо байхгүй бол ёолк байхгүй, одноо байхгүй бол хүүхдийн баяр байхгүй, одноо байхгүй бол март байхгүй юм байсан. Тэгээд Монголын бүх залуучуудыгаа хүн болгон төрсөн өдрөөрөө одоо нэг юм бүтээлч ажил хий гэдэг уриалга гаргаад 2006 хоног их эзэн Чингис хааны 800 жилийн түүхт эхэлсэн тэр цаг мөчөөс эхлээд тасралтгүй 10 жил өөрийнхөө төрсөн өдрөөр Монголд анх сарлгийн наадгаа нутгийн ардын уламжлалт баяр наадмыг санаачилж одоо зохион байгуулсан. Тэгээд энэ баярыг 15 жил одоо тасралтгүй зохион байгуулж одоо Баян хонгорын аймгийн сарлагчин түмнээ 15 жил наадуулж баярлуулж тэдний хүүхдүүдийн дунд одоо малын тухай дуу шүлэг бүжгийн тэмцээн хүртэл зохион байгуулж ингэж явсан да. Энэ надад нэг хөгжлийн бэрхшээлтэй юм үлзийгээд залуу 2006 онд анх энэ одоо гоё цамыг надад хийж бэлгэлжсэн. Тэгээ энэ болохоор нөгөө сарлагын наадгаа нутгийн ардын уламжлалт баяр наадмын шилжээ явах цам нь. Төрүүлсэн үхрийн цам. Ингээд шилж явах. Тэгээд сая Баян хонгороос наашаа нүхтэй одоо энийг өөрөө хадгалж бас дахиж шүтэж явъя гэд одоо миний зохиосон сарлагын наадам тасралтгүй 12 жил төрүүлж 3 амжиргаа цагаан 6 мотоцикл авсан. Одоо Баян хонгорын Эрдэнэ цогцсомын одоо Баднаанин буу гэж одоо сарлагчийн айлаас очиж цамаа одоо өөрийнхөө биеэр залж ирсэндээ тэгээд энэ цамдаа маш их хайртай. Тийм байна үнэхээр. За энэ Чингис Хэлбэрийн гавьяаны Улаантүгийн одонд политехникумын геологийн салбарын найзууд маань төрсөн өдрөөр нь бэлгэлжсэн. Тэгээ энэ хэвс нь өтөлж явна да надтай цаг. Оюутан байхаас минь эхлээд. Бас энэ чулуунуудын тухайд би геолог хүн болохоор зэрэг ингээд нөгөө байгаль айгу хайртай. Тэгээд энэ болохоор одоо Өмнө Говь аймгийн нөгөө алдарт та нар сонссон бахта нөгөө улаан чулуу гэдэг урагшаа хятад руу гаргаад байгаа гэдэг шүү дээ. Тэгээд тэр энэ одоо энэ биш тараа энэ чулуу. За энэ болохоор манай Баян хонгор аймгийн Эрдэнэ цогцсомын нутагт байдаг нөгөө галтуулын хөрмөн чулуу. Тэгээд манай Баян хонгор аймаг чи хөрмөн чулууны үйлдвэртэй блог гэдэг. Хөрмөн чулууны блог хэвээр амар гоё дулаахан блог. Айгуу гоё эко эрүүл юм байшин болдог аахгүй. Тэгээд өөрөө геологч хүн учраас. Тэгээд энэ болохоор ингээд заг мод байна. Энэ цаг айлд байх айгуусан аянга буудгүй. Тэгээд тэр айлд бас энэ загтай айлд юу хэр барыг юм уу юм орохгүй дээ. Энэ бас галтуулын чулуу юу? Тийм галтуулын чулуу базалт. Энэ сая энэ гачууртад ирээд ой модон дотор зугаалж явж байгаад нэм нэг мод болсон. Олон жил болсон. Тэгээ энэ араа одоо энэ мод руу ингээд тал талаас нөө чулуу шигжсэн байгааз. тийм ээ тийм ингээд чулуучсан мод байхгүй юм гоё. Энэ тэгэхээр нэлээд настай гэсэн үг үү? Тийм л ах одоо. Энийг сая гачууртад ирээд энэ ой дотор тинж явж байгаад нэг юм болсон. За тэгээд энэ одоо Жангумын 25 жил тоогооч уснаас хойш одоо гаргаж ирсэн хоньны шагаанууд байгаа. Ингээд маш сайхан арилгаад угаад цэвэрлээ. Тэгээд энэ шагаагаар манад ирж нөгөө хүмүүс хоол захиалаад байж ах үедээ хүүхдүүд нь морь уралдуулдаг аав ичдэг. За баярлалаа. За энэ бас их дурсгалтай. Энэ манай том бэр маань ийм мундаг хатгамал хийдэг охин байдаг. Тэгээд би өнөө аль шаргалжуудад байхын л нөгөө ийм саажилтаа хүүхдүүдэд өнгөө хоол хийж өгдөг. Асрамжийн газартаа олно гэж дандаа ярьж 25 жил мөрөөдсөн. Тэгээд ээж мөрөөдлөө биелүүлээрэ гэд ийм хөөрхөн байшин надад хатгаж өгчээсэн. За энэ бүргэдийн 3 сартай ангахаа. За энэ Баян Улгийн аймгийн тархины саажилтаа нэг хүү Телебек гэдэг одоо манай шаргалжуутай аршинд 9 жил явж имжлүүлсэн хүү байгаа. Тэгээ тэр хүүгийн ээж аав хоёрын бүргэд чин гэр бүл. Тэгээ тэдний нэг айгуу мундаг анч охин бүргэд байсан. Тэрнийх нь 3 сартаа өндөглөөд 2 ангаахаа гарсан. Тэгээд 3 сартаа ангаахааг ин чон барьсан. Тэгээ тэр чонд бариулсан 3 сартаа ангахаагаараа надад чихмэл хийж ирж бэлгэлжсэн. Тэгээд би ингээд тагцсан ингээд хадгалдаг. За энэ ингээд нөгөө надад одоо нутгийн малчин төмнөөс өгсөн өргөмжил байна. Сарлагын наадгаа нутгийн ардын уламжлалт баяр наадмыг Монголд анх санаачлагч гэдэг. Энэ ийм гоё юу өргөмжлөл. За энэ их учиртай маш гоё материалтай ийм төрийн далбай. Энэ төрийн далбай одоо нөгөө 2016 онд улсын хурлын сонгуульд нэр дэвшиж хахад одоо нэг их хурлын гишүүн хүн надад бэлгэлжсэн. Тэгээ бэлгшээгээд одоо хүртэл гэртээ ингээл хоймроо залаад ингээл явж идэг та. Энэ пост цэгийн залуусын сайт. Энэ
энэ жангууми урд шөнийн ажил тэгээд урд шөнө нийт 50 кг аарсаар ингээд сарлагын зүсгийтөө чихэртэй юм ааруул нөгөө нялх хүүхдүүдэд зориулж хийсэн байгаа. Ээжүүд нь одоо дандаа миний гарын ааруулыг захиалж авдаг байгаа. Тэгээд энийг хийсэн. Ямар байна? Амар Амснаа. тийм чихэр мэхэргүй юм байна Тийм баг зэргийн чихэртэй. Тийм. Тэгээ энэ одоо ингээл жоохон хатаагаал эврээгээл савлал тэгээд юу яа төгчсөн хүүхдүүдэд зориулж хийж байгаа. Тэгээд ийм ааруул байна да. За энэ ингээд хатаагч манай группийн найз нэг ийм ааруул хатаадаг ийм хөөрхөн ийм өгсөн байгаа. Тэгээд саяхан фэйсбુક дотор явж исэн чи энэ явж исэн. Тэгээд жангуу мэгч ахаа 5-ыг загсан байгаа. Хизээ ирэх юм мэдхгүй. Тэгээд хэрвээ 5 юм юмтай бол одоо ингэж тавихгүйгээр Тийм байна тийм. илүү их ааруул гаргана. Тэр жангуу мэгч хоолны яг гэр байна уу? За энэ 40 тонны контейнер сая Улаанбаатар шилжиж ирээд нөгөө Ноц гэд компаниар галтгооны зориулалтаар тогтчихсон ба. Тэгээ энэ одоо жангууми нөгөө хоол ундаа хийдэг үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулдаг гол чухал одоо объект та. Тэгээд одоо нөгөө халууцаад 100 гадаа гарсан. Энэ дотор 2 байгаа захиад. Ингээд нийт 300 тал найзлан да. Та тэгээд энэ их ажлыг өдөртөө яаж бүгдийг нь багтааж ийн өглөө эрдэнэ та амар эрт тусдаг байхад ер нь их эрт тусдаг. Ер нь манай гэр бүлийн ажил өглөө үүрээр 5 цагаас л эхэлнэ. Тэгэхгүй бол нэг 8 хүртэл унтчих юм бол за тэгэл тэр өдрийн яста бүх ажил байхгүй шүү дээ. Ерөөсө тэгэл дуусаа. Тэгэл тийм. Тэгээ одоо энэ Монгол эзэгтэй үний энэ одоо хоол энэ гэр ар гэрийн ажил гэдэг бол нэр ямар ч нэр хүндгүй юм нүсэр ажил байдаг. Айгүй хэцүү. Энэ би нэг Монгол улсынхаа төр засгийг нэг юм гэрийн ажилтай ээж хүний хөдөлмөрийг нэг үнэлдэг. Энэ гэрийн ажил гэдэг бол хамгийн агуу үндснийхээ хэв маяг зоншлыг агуулсан хамгийн мундаг ажил. Ер нь одоо монголчуудын амьдралын нүүр царайг бол гэрийн ажилтай эмэгтэй хүний одоо хийж бүтээж байгаагаар л бараг дүгнэх цаг болсон шүү. Бас нэг юмыг сонирхоод танаас асуумаар санагдлаа л да. Одоо ингээд таны хоолыг маш олон хүмүүс хамтрахаа иддэг. Бүр ингээд санаанаас нь гарахгүй дахиж зорж ирдэг те. Тэгэхээр таны намттай хоолны гол нууц гэх юм уу гол жорн нь одоо юу байдаг вэ? Эцэгтэй болгон ч л өөр ингэсэн одоо нэг арга барил юу дээ жортой байдаг те. Тэгэхээр одоо найрлагандаа байна уу? Эсвэл хэмжээ порцондоо байна уу? Юу гэдэг чинь те. Гол нууц жороосоо та За Монгол юу жангумын гарын одоо жорын нууц жор гэх юм бол хизээч одоо ямар ч амтлагч өв сурмал ямар ч холцгүйгээр хоолыг бол яг ерөөсөй байгальд байгаа экогэр нь яг Монголынхаа уламжлалт аргаар л хийдэг. Одоо тэгэл малын гидс дотор толгой шир те хуухал шаривсалсан тэгэл цагаан идэ. Энийг бол Монгол чадахгүй ингэж нэг ч байхгүй. Ерөөсөө уламжлалт Монгол аргаар л идэ будаага хийж байгаа. Тэгэхээр одоо ганцхан би хийж байгаа юм шиг ингээл бүх Монгол даяарал жангууми хийж байгаа юмыг гайхаа шагшраад байна. Тэгэхээр одоо нөө дайршлын ерэн орчин цагт ер нь Монгол үндснийхээ хоол ундчил хийдэг арга барилаас монголчууд одоо нэлээ холцсны л тод жишээ. Тэг өнөөдөр над чиг гурил зураад хэрчээд хоолоо хийж байгаа айл ер нь цөөхөн л байдаг юм шиг байна. Гал дээр юм ихтэй. Тэгэл яг энэ дээрэл миний өөрсөнд нь харуулаад гал дээр хоол игээл авчиад хөр бүр гайхаад байд шин. Ямар гоё амттай ингээл. Бас нэг хүний нэг ээж хүний бас нэг амьдралын туршлага байдаг баха. Ер нь нэг ямар ч айлд ороход нэг хөгшин эмээгийн ийсэн хоол янзын гоё амттай байдаг ш. Тэгээд Монгол ээж хүний хоол гэдэг өөрөө тэр чигээрэл манай Монголын өв соёл уламжлал дэлхийд байхгүй давтагдчихгүй. Тэгээд бас нэг хүмүүс ингэж ярьдаг штэ хоолоо хийхдээ сэтгэлээ шингээн эерэг энерги шингээж хоолоо хийвэл олон хүний хоол амттай болдог гэл. Тэгэл зарим хүмүүс тэгж сэтгэлээ шингээж энерги шингээхэд бол дуулт гэл гин толгоон дотор ингэж амар гоё юм бодож байгаад байгаль төсөөлж байгаад хоолоо хийдэг нь таны хувьд энэ талаар яад? За миний хувьд бол ямарваа нэг хүн тэр тусмаа хүүхдийн баярлсан харц миний амьдралын утга учир миний амьдралдаа авсан хамгийн том шагнал бэлэг байдаг. Тэгээд нөгөө өөрийнхөө хийсэн хоолыг хүний өмнө навьж тавьж одоо түрүү ингээл та нар амар баярлж штэ хоолыг гэлээ. За тэр харцыг харгал миний хувьд хамгийн том бэлэг хамгийн том шагнал байдаг. Тэгэхээр миний хийсэн хоолыг хүн амталж идээд бүр цадаад ингээд чин сэтгэлээсээ баярлаж яваа юм л одоо миний хамгийн том аз жаргал байдаг. Тэгээд ер нь хоол хийж байгаа хүн уурлаад уцаалал зарим байл нэг хоол хийхэд хэрэлжээд штэ тий. Хаста нэрэ чи махаа өшгөл чи гурлаа зүйл хаста чадахгүй үгүй өөрөө ихгүй юу гэл тий. За тэгээд тийм хоол ийцэн хүмүүс тэгэл нэг орой шөнө хоолны шингэхгүй гизгүзэн өвддөггүй үлэгдэг ч юм уу. Одоо тэгээд ямуутсан хоол арай идсэн юм биш байгаа гэл тий. Яг тийм. За нэг гэр бүлээрээ баяр баясгалантайгаар гоё хоолоо игээ ширээгээ тойрч сууж агаад эцэн ойлвол тэгэл баг биэнд ийм болдог баха. Би тэгж боддөө ш. За ингээд манай энэ пост залуусын сайт Монгол жангуум гэдэг нэрээр талдарсан одноо их чинда
хүрэлцэн ирлээ. Тэгээд зоогийн газартай үйл ажиллагаатай олон гой зүйлстэй танилцлаа. Тэгээд таны хийж байгаа ажил үйлсэд нь маш өндөр амжилтыг хүсье. Тэгээд танаас бол суралцах зүйл маш их санагдлаа л да. Сая таны сонсож байгаа тийм хүмүүнлэг инэрэнгүү байх тухай, одоо Монгол соёлын тухай ч юм уу те, хоолны соёлын тухай. Тэгээд манай залуусын сайтаас олон залуучдын өмнөөс бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд тань цаашдын үйлсэд өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. Тийм. За тэгээд Улаанбаатараас баг сар шахуу ярьж агаад өнөөдөр бас намайг зорио тий, өчүүхэн намайг бас ингээд Монголын сайхан ирээдүй хойч уу болсон залуучуудад маань бас үлгэр дуурайл болгож бас намайг ингэж ирж зорж сурвалжлага авсан. Танаа сайтын хамт олон чин сэтгэлийн одоо талархал илэрхийлье. Тэгээ та бүхэндээ ажлын өндөр амжилт, тэгээд Монголын мянган залуучууд ирээдүй болсон хөх Монголын энэ сайхан залуучуудыг үргэлж одоо зөв үлгэр дуурайлаар, зөв эерэг мэдээлэлээр хангаж залуучуудад их одоо зөв эерэг энерги түгэж байгаа та тавдаа маш их баярлалаа. Хайртай шүү. Тэгээд хөх Монголын үрсийн бие эрүүл ухаан саруул байх болтугай гэдэг одоо өөрийнхөө хэлэх дуртай сайхан өрөөлөөр энэ удаагийн уулзалтыг өндөрлөё. Баярлалаа. За маш баярлалаа. Баярлалаа. Энэ пост цэгийн залуусын сайт.